10% хөнгөлөлт. Wow, unbelievable. Wow. Wow. За энд ямар ч байсан бас манай Монгол хүн ирж үйлчлүүлж ирсэн юм байна. Ямар авир. Тэгээ за сая хөхний сектор шоконд орчлоо. Нүүр мөрлөө. Гэс гараа. Кэлүглээ. Өнөөдөр битэрийн стайл жоо адилхан байгаа юм шүү. Захирлс дээр хизээ хамт нэг хоолнд орох юм бол. За сайн байцгаана уу. Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр Золбоон та бүхэндээ нэгэн гайхалтай эмнэлгийг танилцуулах зогсож байна. Ямар эмнэлэг вэ гэхээр гоо сайхны эмнэлэг. Золбоо ТV-ийн ID гоо сайхны эмнэлэгтэй хамтарч ажиллахаар болсон. Тэгэхээр монголчууд маань Солонгост гоо сайхны үйлчлэгэнд орох гэж маш ихрээ ирдэг. Тэгэхээр та бүхэнд нэг гоё мэдээ зуулгая. Ямар мэдээ вэ гэхээр Золбоогоор дамжуулаад энэ ID гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлэх юм бол 10% хөнгөлөлт авъя шүү. Тэгэхээр гоо сайхны хагалгаанд орох юм уу, гоо сайхны зөвлөгөөнд орох хүмүүс ID гоо сайхны эмнэлэгт хандах юм бол Золбоо ТV-гээр дамжуулаад хандах юм бол 10% хөнгөлөлт авна гэдээ ойлгоход болно. За энэ ID гоо сайхны эмнэлгийг харах юм бол бүр нэлээд том эмнэлэг, нэлээд өндөр. Одоо хэдэн давхар барилга юм бэ гэхээр баг 10, за яг сайн мэдэхгүй н орж байгаа хэдлээ. Дотн танилцъя. Эмнэлэгтэйгээ дотн танилцъя. Тэгээ өнөөдөр Солонгост бүр нэлээд хөвгдөн байна. Энэ бүхэл бүтэн барилга тэр чигээрээ дотор нь юу байгааг та бүхэндээ нэг нэгэнгөө танилцуулах болно. За тэгэхээр ID гоо сайхны эмнэлгийн нэг давхарт нь ороод ирлээ. Тэгээд нэг давхраас нь ахуулаад та бүхэндээ 16 давхар барилгыг тэр чигээр нь танилцуулнаа. Солонгосын гоо сайхны эмнэлэг бас яг ямар хуу орчинтой ямар байдгийг бол мэдхийг хүсэж байгаа үзэгчд маань байж магадгүй. Золбоо ТV та бүхэндээ сонирхолтой, маш сонирхолтой нэг нэгэнгүү танилцуулнаа. За юуны өмнө өөрийгөө үзэгчдэд танилцуулахгүй юу? За сайн байцгаана уу. Золбоо ТV үзэгчтэй ID эмнэлгийн Монгол багийн маркетингийн ажилтан Ундрал байна. Өнөөдөр би та бүхэндээ эмнэлгээ танилцуулъя. За хоёулаа шууд эхнээс нь ахуулаа явчих. Яг үүдээр нь орж ирлээ. Энд чинь ID Pion, ID гоо сайхны эмнэлэг гэдэг гоё эмблемтэй. Тэгээд энэ чинь гоё ресепшнүүд нь суудаг. Орж ирэнгуут нь осоо швшөө гэд хүлээж авдаг юм хүмүүс байдаг. Тэгээ одоо хайцсан бэ гэхлээр орой болж байгаа учраас ажилд хараад явцсан. Тэгээд энэ чинь юм гоё кофе шоптой. Тэгээ кофе шопын ажилчид бас тараа явцсан бүгдээр. Тэгээ ер нь бол 8 гэл тарчт юм байна те танахаа. За тэгээд ийшээ ингээд хүмүүс хүлээдэг юм өрөөтэй юм байна. За тэгээд ийшээ харах юм бол бас хүлээдэг өрөөтэй цаана митинг рум хүмүүс уулздаг юм өрөөтэй юм байна. Тэгээд энд бас хүмүүс хоол идчихээн. Тэгээ энэ ч бас нэг хүмүүс хүлээж байгаа болохоор хамаагүй бичлэг хийж болохгүй байна. Тэгээ энэ чинь юм гоё шинэ жилийн уур амьсгал оруулаад юм хөөрхөн ёолк цацсан байна. Золбоо энэ чинь ганц зургаад харалч. За тэгээд энэ чинь ID гоо сайхны эмнэлгийн олон жил ажилласан юм туршлагатай эмчс нарын зургийг тавьсан. Тэгээ энэ манай захирал эмч. Энэ манай захирал эмч намайг хоолнд оруулна гэсэн. 21 жилийн өмнө үүсгэн байгуулж байсан юм мундаг эмч хүн байна. За тэгэхээр ID гоо сайхны эмнэлэг маань зөндөө олон давуу талтай, маш олон давуу тал байгаа. Тэгээ эрүүний гажиг засах мэс засал, за тэгээд хөхний мэс засал, хамрын мэс засал нүүдгээд ер нь бол бүх гоо сайхны мэс ажиллавраараа маш сайн. Дийлэх гоо сайхны эмнэлгүүдэд энэ мачи тунчин иягва одоо энэ мачи хийдэг, нойрсуулдаг ийм эмчин тусдаа байдгүй юм байна л та. Одоо өөр нэг эмч ирээд ч юм уу хийдэг юм байна те. Манай ID гоо сайхны эмнэлэг болохоор нойрсуулдаг эм тариагийн хийдэг ийм тусгай 3 эмчтэй юм байна. Олон жил ажилласан ийм туршлагатай мачи унтуулдаг, нойрсуулдаг ийм эмч нартайгаараа бас давуу талтай байна. За тэгвэл бүгдээрээ дээшээ гарч ID гоо сайхны эмнэлэгтэйгээ бүр илүү дотн танилццгаая. За үзэгчдээ тэгэхээр Золбоо ТV-ийн азтантайгаа бүгдээ танилцахгаа сууж байна. За юуны өмнө үзэгчдээ өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг гişиг цогтой Инх Жаргал гэдэг. Инх Жаргал. За. За юуны өмнө азтан болсонд нь баяр хүргэе. Тийм. За хичнээн хүн оролцсон хэдэн хүн дундаас азтан болсон бэ? Нийт хүн маань болохоор 170 орчим хүн бүртгүүлсэн байгаа. Тэгээд 170 хүн дотроос эрэгтэй эмэгтэй холилдсон байгаа. Тэгээд та сонгогдсон. 170 хүн дундаас сонгогдсон гэж. Би бүр өөрөө амар гайхаад сонгогдвол гоё юм байна гэж бодоод юмыг айж мэдхүүтэйгээ яг явуулсан өөртөө ч бараг итгээгүй. Над руу завхад тэгээ гайхаад. Тийм үү. Тэгээ үнэхээр баярлалаа. Яг ямар
хагалгаанд орох байгаа үлээ. Тэр миний хийсэн сториг хараад ер нь яагаад би ер нь хагалгаанд орё гэж бодсон юм бол өөрөө нь байнга би ер нь нэг энийг засуулчихсан гэж бодож явдаг гэсэн юм уу. Зүгээр би яагаад асууж байгаа гэхэлээ би өөрөө нэг хамрын хагалгаанд орж ирсэн байхгүй юу. Байнга хамраа харахаараа энийг нэг хизээ нэг өдөр засуулчихсан гэж бодож явдаг байсан гэх юм уу. Тэгээ харин нэг өдөр гоо сайхны эмнэлэгтэй хамтран ажиллах болж таарад тэгээ засуулж ирсэн байхгүй. Тэгээ өөрөө ер нь бас тэгж бодож явдаг байсан юм болов уу. Өөрөө яг явж засуулъя гэж бодож байгаа ч гэсэн яг нэг 10 жил тахтаа нөгөө нэг хичээл тараад ангийн банд цасаар угаах гээд тэгээд цухтаа явж исэн чи хойноос инх жаргалаа гэдэг дуутахаар санамсаргүй ингээ арсан чи нөгөө хүмүүс нөгөө шинэ жилээр нөгөө нэг эртөө өмсч бажиг өмсөө тэрийг хайцсан үлдээ гутал байсныг манай найз над руу аваа шидсэн чи яг тэр нөөрн дундор оноод тэр ингээ хавдсан тэр үед нь 10 жил өөртөөсөн болохоор сайн мэдхгүй тэгээд ээж намайг ингээд цогчлоо гэх. Тэгэл тэр хүн нэг хавдаад өнгөрсөн байсан чинь яг ингээд жоохон мөрөөцөө. Тийм ээ. Мэдрэгдэж чинь. Гоо сайхны хагалгаанд ороход энэ гоо сайхан дээр нь нэмээд эрүүл мэнд гэж орд юм. Дотор үйл ажиллагаа таславч. Энийг засуулчихаар нөө таславч энтрээ яг ингээд засуусны дараа унтахад айгүй гоё амьсгалдаг болцсон байсан байхгүй юу минийх. Тэр одоо яг өөрөө унтчих чинь тийм амьсгал тийм амьсгал тэрэнд нь ерөөс тийм нөлөө байхгүй. Үгүй өөрөө яг мэдхээ болцсон. Мэдхээ болцсон юм бол яг ингээ засуулаад одоо мэдээж энэ доторхын бас янзлахтай нэг эрүүл мэндийн тэгээд яг амьсгалаад идэхснийхэн дараа ингээ амьсгалахаар шал өөрчлөлттэй юм лээ. Унтахтаа ингэж гоё амьсгалж болд юм бах та гэх мэдрэмжийг зөв амьсгал сурт юм байлээ хүмүүс хамрын нисэлбэрт орсны дараа. Манай мэрэгжлийн хүний хувьд те яг ямар хагалгаанд манай азтан маань орох гэж байгаа үзэгчтэй нэг сайхан дэлгэрэнгүй танилцуулж байгаа ш. Би сая сонссон ч нэлээд юм сонсогдох шиг болсон тийм. Эхний ээлжинд бид нэр дүгнэлт гаргахдаа ерөнхийдөө нэлээд арьсан унжилттай байгаа. Дээдлийн давхраа маань бас ингээд унжаад ороод ирсэн байгаа арьсан. Энэ давхраагийн цэгцлээд нэг лайн болгоод тэгээд дээдлийн арьсыг жоохон өргөж өгнө гэсэн үг байхгүй юу ингээд. Тэрний дараа болохоор нэлээд туранхаа учраас дүүрэн жоохон энэ тентэн жоохон ингээд өөх сулгаад өгөхөр илүү гоё ингээд дүүрээд ирдэг байхгүй юу царай. Тэгээ илүү залуу харагдیں۔ Тэгээ ер нь бол ингээ 3 үйл ажиллагаа байгаа. Тэгээ хамгийн сүүлийн үйл ажиллагаа нь юу вэ гэхээр одоо яг энэ хэсэг инжүүн гэж ярьдэн шүү дээ. Одоо уруулын хэсэг байгаа. Энэ хэсэг маань бол жоохон бас унжаад ороод ирсэн байгаа. Энийг нь болохоор баг зэрэг дээш нь өргөж өгөх мэс ажиллагаар бас хамтлагдах байгаа. Яг хагалгаанд ороод гараад ирсний дараа зөндөө өстой гоёлцсон. Энэ маань болохоор эхний ээлжний дүгнэлт байгаа. За одоо тэгээд эмчтэйгээ уулзсны дараа эмч маань бүр яг хамгийн сүүлийн дүгнэлтээ гарах байгаа. Тэгэхээр баг зэрэг өөрчлөгдөж магадгүй. Тэг ямар ч гэсэн манай азтан маань одоо өнөөдөр эмчээсээ зөвлөгөө аваад 2-7 хоногийн дараа хагалгаандаа орох юм байна. Нэг орохдоо бүх хагалгаандаа нэг дор орчих. Нэг унтлагаар. Тэгвэл амар юм шүү дээ. Дахин унтаад байхгүй. Унтаад байхгүй. Яг хагалгаандаа ороод хүүгий гэж солонгосоор ярьдаг те before after гэдэг. Яг ямархуу болсон байна. Дараагийнхаа бичлэгээр бас үзэгчдтэй бүр дэлгэрэнгүй камера ингээ ойрхоноос авч жагаад. За энэ ингэж засаг. Тэг өөрчлөгдсөн байна гэдэг гоё танилцуулна. За одоо яг хагалгаанд орох гэж байгаа. Тэгээ ороод гараад ирсний дараа энэ хүлээлт хэр байна? Угаасаа гоё болох баха. Өмнө хагалгаанд орсон хүмүүс бүгдээрээ л хөөрхөн болсон байд юм. Адилхан бас хөөрхөн болох байх гэж боддог. Азтан маань хагалгаанд ороод гараад ирнэ. Тэгээд дараа нь та бүхэндээ хөөрхөн дээр хэрхэн бүр хөөрхөн болсон бай та бүхэндээ нэгэнгүү нүүр царайг камера ойрхоноос бичиж байгаа танилцуулах болно. За тэгээ амжилт хүсье. Тийм. Золбоог ячаар хөөрхөн болох гэж байна. Өөрөө хөөрхөн нүрийг харахаараа золбоог бодож байгаа. Золбоо баярлснаа дахин илэрхийлээ. Толинд харах болох нь намайг бодож байгаа. Баярлалаа. Золбоог ячаар дахиад хөөрхөн болж байна. Гэтэ нэрнгэс яг хамраад суусны дараа амьсгалаад унтахтаа бүр мэдрэмж нь өөр болсон байт. Тэрийг бол би бол яалтчгүй мэдэрсэн. За ямар ч сан азтантайгаа танилцлаа. Beautiful эмэгтэй бүр beautiful болох гээд ингээд азтан болсон сууж байгаа юм байна. Тэгээд хагалгаанд ороод гараад ирснийхэн дараа бүгдээр ямар болсныг харах болно. За амжилт хүсье. Баярлалаа. За бид хэд 4 давхарт нь гараад ирлээ. 2 давхар, 3 давхарт нь шүдний имлэг байт юм байна. Тэгээд шүдний имлэгийг сурталчилж болохгүй. Яагаад вэ гэхээр би өөрөө шүдний имлэгтэй. White Dream-ийн шүдний имлэг байгаа учраас шүдний имлэг нь гаргаж болохгүй. Тэгээд манай CQ White Dream шүдний имлэгийн Суун салбартанд ажилладаг те. Бас энэ ID гоо сайхны имлэгтэй CQ битээр хамтарч ажиллахаар болсон байгаа учраас CQ маань бас 4 давхрын одоо надад танилцуулах гэж зогсож байна. Ажил төрөө сайн үзэгчтэйгээ мэдлэр. Сайн байцгаана уу? Залбаа ТV-гийн үзэгчтэй энэ өдрийн минь төргий. Тэгээд залбаах битээр хамтарч ажиллахаар болсон. ID гоо сайхны имлэгтэй. ID гоо сайхны имлэгтэй. Надаар дамжуулал хэдэн үе хөнгөлт авах вэ? 10 үе хөнгөлт. Wow, unbelievable. Чи гоо сайхны хагалгаанд орох уу? Орохоор бол 10 үе хөнгөлт. Үгүй яг. За энэ 4 давхар нь яадаг давхар лээ? За энэ 4 давхар болохоор VIP центр. За тэгээд яг орж ирэнгууд энэ эмчнэр нь авах шиг үн те. Захирлс дээр хизээ хамтны хоолнд орох юм бол
Тэгэхээр энэ чинь бол VIP үйлчлэгээ авт юм байна. VIP. Хүлээлгийн өрөө гэх юм одоо хүлээдэг юм сандалтай суудалтай. Дөрөв давхартаа бас юм хөөрхөн ёолкцсан байна. Шинэ жилийн уур амьсгал орсон байна. За VIP өрөө нь бүгдээ хамт орж үзцгээе. Вау, VIP өрөө нь яалтчгүй VIP өрөө гэдэг юм байна. Энд чинь юм гоё зурагтай. Тэгээ энэчнээ сууж агаад одоо нөгөө хүндээ гоё гоо сайхны зөвлөгөө өгдөг юм шиг байна. Ямар гоо сайхны эмчилгээ авах гэж байгаа юм те. За тэгээ VIP өрөөнөөс нь ийшээ харах юм бол одоо яг нөгөө эмчилгээнийх нь өрөөнүүд байх шиг байна. Тэгээ сувилагч эмчлүүлж байгаа хүмүүс байгаа болохоор хамаагүй ийшээ явж бичлэг гэж болохгүй бах. Тэгээд ямар ч зөндөө олон өрөөтөө байгааг та бүхэн харж байгаа бах те. За тэгээ ийшээ ингээд яг орж ирэнгууд ресепшн байдаг. Одоо VIP үйлчилгээ өгдөг, зөвлөгөө өгдөг хүмүүс нь тэгээ хайчсан байгаа байхгүй. Ягаад гэвэл бүгд ичээд алга болцгооц. X за. Энд ингээд эрэхтэй 0. Би бас та бүхэнд 0 танилцуулах айгуу дуртай шүү дээ. 0 нь цэвэрхэн байвал айгуу гоё гэсэн үг шүү дээ. Вау. Гоё цэвэрхэн цав цагаан 0-тай юм байна. За баяртай. X за. За дөрөв давхрын та бүхэндээ танилцуулчлаа те. Ямар ч зүйл VIP үйлчлэгээ авдаг газар байна. Одоо бүгдээрээ 5 давхар руу гарцгаая. Ундрал те. Тий, ундрал. Өчрөл биш ундрал. Тий, ундрал. Баштараа гомдог үст. Жохон гонцоо. Нийт тогтохтой амир ундрал. Ундрал. ID гоо сайхны эмнэлгийн 5 давхарт нь гараад ирлээ. 5 давхарт нь юу байдгийг болоо үзэгчтэй танилцуулаарай. За 5 давхарт маань petit төв буюу арьс арчилгааны төв байгаа. 5 6 12-гийн хамттай байгаа. Тэгээ 5 давхрыг төр танилцуулъя. За тэгээд энэ чинь reception байна. Тэгээд энэ reception эмэгтэй бол айгу зоригтой эмэгтэй байна. Зогтаахгүй яг ингээд өөрийгөө харуулаад сууж гин. За тэгээд энэ чинь юм гоё даралт үздэг газартай. Тэгээд энэ чинь бас юм гоё хүлээгээ суух юм 5 тухтай газартай байна. Тэгэд энэ эмэгтэй Манад ирем хэлгэсэн. танад юм хэлэх юм үү те? Энэ шин гэдэг үлээ. Бүр нилээн дээр үд гардаг гэсэн. Тий, нилээн настай 40 гарсан баха. 40 шин жод баг 50 хүрж байгаа хаа. Тий, бараг тийм баха. Тэгээд арьс зүргэлт сайн 50 хүрж байгаа эмэгтэйгээ боддоо та бүхэн эмэгтэй. Надаас 10 идэгч мөртлөө баг надаас залуу харагдаж байгаа үст те. Энэ юуных вэ? ID гоо сайхан. За тэгээд ийшээгээ төв зүр харуулчихъя. Болох юм уу те? Зөвлөгөөний өрөө байгаа бас ялгаагүй. Вау. Нэг өрөөгийн та бүхэнд харуулъя. Энэ ямар эмчилгээ авдаг өрөө юм бол? Зүгээр бүх төрлийн үйлчилгээ авдаг өрөө байгаа. Арьс арчилгааны үйлчилгээ. За тэгээ ингээ харах юм бол зөндөө олон өрөөнүүд байна. Ямар ч үсэн ийм их олон өрөөтэй том гэдгийг та бүхэндээ ингээ нэг хальт ерөнхийд нь харуулж загас гарцгаая. За энэ хувц солидог өрөөтэй юм байна бас те. Хүмүүс чинь эмчилгээ авахдаа нэг хувц муухай болчих ингээ над шиг юм ганган хүмүүстэй хувцаа энэ дотор хадгалаад гутал солиод цойжлоод ингээ эмчилгээгээ авч болдго юм байна. Солидог өрөөтэй. Powder room. Энэ яадаг өрөө? Powder room. Будаг шунхаа янз. Будаг шунхаа арилгадаг, айсгууд буддаг. Ийм бас 5 дахтай ийм гоё өрөөтэй юм байна. За тэгээд энэчнээ бас 0-тай юм байна. Давхар болгонд 0-тай юм шүү тий. Вау, ямар гоё. Би баг 0-т нь илүү ашиглах өгöd байгаа юм шүү тий. 6 давхарт нь гараад ирлээ. Тэгээд 6 давхарт нь яадаг юу идэг өрөө вэ? Бас petit төв, арьс арчилгааны төв. Арьс арчилгааны төв. Үргэлжлэж байгаа. 6 давхарт нь арьс арчилгааны өрөөтэй юм шүү тий. Дахиад 12-т байгаа. Энд чинь юм хүлээлгийн өрөөтэй. Энд чинь бас нэг юм хүлээлгийн өрөөтэй. Энд чинь бас нэг юм хүлээлгийн өрөөтэй. Энд чинь бүр бас нэг юм хүлээлгийн өрөөтэй. За тэгээд ийш болохоор бас хүлээлгийн өрөө. Хүлээлгийн өрөө юм уу? Тэгэхээр нэг үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийнхаа 5 дахыг бодоод иймэрхүү хүлээлгийн өрөө 5 дахтай орчин бас айгүй их байдаг юм байна. Энэ бас надад айгүй их таалагдж байна. За тэгээд уг нь тэр гол хэсэгт уг нь айгүй гоё том зай байгаа байхгүй бас ингээ хүмүүс хүлээдэг газар. Тэгээд энэ дөрвөн хятад хүмүүс ингээд нөө арьс арчилгааны эмчилгээнд ороод гараад ирсэн. Тэгээ бүгдээр юм наац сууж байгаа болохоор хамаагүй бичлэг хийж болохгүй. Зөвлөгөөний өрөө байгаа. Зөвлөгөөний өрөө юм уу? Ямар их зөвлөгөөний өрөөтэй юм бэ те? За тэгээ та бүхэн харах юм бол энд ингээ зөндөө олон хаалганууд байна. Бүгд эмчилгээний өрөө, хүлээлгийн өрөө байх шиг байна. Тэгээд ийм том имлэг шүү. Тэгээд зөндөө олон эмчилгээний өрөөтэй, хүлээлгийн өрөөтэй ийм гоё том имлэг байна. Тэгээд бүр ороод ингээ нэгнгүү танилцуулмаар байгаа боловч дотор нь хүмүүс үйлчлэгээ авч байгаа болохоор хамаагүй бичлэг хийж болохгүй байна. Та бүхэн ойлгоорой. За тэгэхээр яг одоо бид тэр 13 давхарт нь гараад ирсэн байна. 6 давхарт нь байж байгаа шууд 13 давхарлууд гараад ирсэн. Тэгээд 7 8 9 10 11 12 давхарт нь юу байдгийг үзэгчтэй нэг товчхон бас танилцуулчихгүй тий. За тэгээ 7 8 давхар маань хөвтөх тасаг байгаа. 9 10 нь болохоор мессежлбэрийн тасаг байгаа. Тэгээ 12 давхар дээр нь дахиад арьс арчилгааны төв байгаа. Энэ 13 давхар нь одоо яг ямар давхарт нь гараад ирсэн байгаа лээ? Зөвхөн дотоодын хүмүүс үйлчлүүлдэг, солонгос хүмүүс үйлчлүүлдэг давхар байгаа. Тэгэхээр би бас сая энийг айгу зөв гэж бодлоо л да тий. Солонгос хүмүүс үйлчлүүлдэг тасагтаа бас гадаад хүмүүс хүлээж авдаг ийм тасагтаа гэдээ хоёр хуваалцсан байдаг юм байна. Давхраар нь ингээ салгацсан байгаа. Яг гэвэл ингээ гадаад дотоод хүмүүс ингээ холдоод ирэхээр айгу өөрсдөнд нь тухгүй байдаг байхгүй юу? Тухгүй яг үн тийм мэдрэмж төрж болно. Тэрийг би айгу бас зөв гэж бодож байна. За энэ тасгийг бас та бүхэндээ
харуулчих. Солонгос хүмүүс үйлчлэгээ авдаг ийм давхартаан байна. 13 давхар нь. Ресепшн байна. Цаана хүлээлгийн өрөө харагдсан. За тэгээд ийшээ явах юм бол энэ хүлээлгийн өрөө юу? Зөвлөгөө авдаг өөр байгаа. Зөвлөгөө авдаг өрөө. Тэгээд энэчнээ сууж агаад ямар гоо сайхны эмчилгээ авах вэ? Эмчээсээ зөвлөгөө авдаг ийм өрөөтэй байна. Вау. Вау. За. Тэгээ манай эмнэлгийн хамгийн гол давуу тал нь юу вэ гэхээр нөгөө EB нүга буюу хамрын дотоод үйл ажиллагааны хариуцсан эмчтэй байдаг байгаа. Хэрв та гадна гооцол гэлтгөө дотор үйл ажиллагаанд бас асуудалтай амьсгалж чаддгүй, өмнөрлөж чаддгүй ч юм уу тийм нөгөө тасалбарчны мөрөлттэй, тиймэрхүү асуудалтай байгаа бол та манай эмнэлэг дээр ирээрэй. Тэгээд энэ ч нэ бас юм гоё сүүлийн үеийн тоног төхөөрөмж та бүхэн харж байгаа. Юу ч байгаа яг би бол сайн тайлбарлаж мэдэхгүй. Ямар ч сүүлийн үеийн тоног төхөөрөмжл гэж байна. Эцэнэ бас юм имчилгээ авдаг. Ийшээ харах юм бол бас зөндөө олон өрөөтэй 7 8 9 10 11 ингээд 5 6 7 гээд маш гоё тавлаг тухлаг орчинг бүрдүүлж чадсан юм байна гэдгийг та бүхэн бичлэг дээрээс харж байгаа бах те. Маа захирал юмч. Одоо хоол авч өгнө гэсэн. Ямар залуухан юмчнэр байна те бас. Залуу харагдаж байгаа эмч. Тийм үү. Залуу харагдаж байгаа болохоос баг энэ солонгосч яалчгүй залуу харагдчих. Би бол энэ минийг бол жоохон хөөхтлээ гэж харахаар байна. За тэгээд 13 давхарт нь бас ийм хөөрхөн хүмүүс хүлээдэг 5 тухтай орчинтой. Энд гоё ингээд сэтгүүл үзээд энд ийм гоё хүлээдэг ийм өрөөтэй юм байна. Шууд энэ дээр нь дараад эмчийн хатлаар мэдээлэл авчтай юм шүү те. Вау, тийм байна. Тийм байна. Чи үзнийг мэддэггүй юм байна. Солонгос хүний давхар хэрэг байдаг. Одоо яг ингээд за ямар эмчээр үйлчлүүлэх вэ гэдэг тэгэнгуутаа шууд эмчээ сонгох юм шүү дээ. Эмэгтэй эмч сонгох юм бол шууд энэ эмэгтэй тийм сургууль төгссөн, туршлагатай, тийм тэгээд бүх ингээд мэдээлэл нь гараад ирт юм байна. Ямар гоё юм бэ. Ваа. Доош буух юм уу? 12 алхасчих. Алхсан юм уу? За уучлаарай энэ манай маркетинг ажилтдаг өнөөдөр жоохон анх удаа энэ бичлэгт орж байгаа болохоор жоохон сандралттай байх шиг байна. Тэгээ 12 давхраа орхисон гэдэг. Тэгээ битээр сая 12 давхраа алхацсан байсан. Тэгээ шууд 13 давхраа гарсан байсан. Одоо 12 давхраа буугаад ирлээ. 12 давхар нь яадаг тасаг үлээ. Петито буюу арьс арчилгааны төвийн бүртгэл хийдэг давхар байгаа. Түрүүн бид нар харсан шиг 4 5 6 давхар дээрээ дараа нь доошоо буугаад үйлчлэгийг авдаг байгаа шүү. За тэгээ энэ юм бас гоё юм хүмүүс хүлээгээ суудаг юм 5 тухтай орчин бүрдүүлсэн байна. Өнөөдөр битээр стайл жоохон адилхан байгаа юм шүү. Уучлаарай энд инээж шууд. Уучлаарай. Ийшээ харах юм бол бас юм гоё хүлээлгийн өрөөтөө тэнд юм гоё ёолк харагдаж байна. За 2 номерын өрөөнд нь бас юм гоё уулзч зөвлөгөө авдаг газар байна. Ер нь бол нэлээд том имлэг байна уу? Та бүхэн бас харж байгаа бах те. Ийшээ ингээ харах юм бол зөндөө олон зөвлөгөө авдаг өрөөнүүд байна. Хэдэн өрөө байгаа юм бэ? Танах давхар болгон дээр юм гоё ёолк цацсан байгаа юу? Ер нь бол тийм баха. Тийм үү? Тийм баха гинэ манай өөрөөр нь эмгтэр ирж гин өөр нь. За тэгээ дээшээ давхарлуугаа гарч явахдаа юм шагнал авсан гой зургнуудаа ингээд тавьсан байгаа юм шүү дээ. За тэгэхээр бит хоёр яг одоо 14 давхарт нь гараад ирлээ. Энэ 14 давхарт нь юу хийдэг вэ? Гоо сайхны мис заслын өмнөх шинжилгээ хийдэг давхар байгаа. За энэ чинь ресепшн байна. Сая яг камер ороод чинь нэг ресепшн тийшээ зүхтаагаал алга боллоо зөвхөн харуултаараа. Энэ чинь юм хөрхөн хүлээлгийн өрөөтэй. Хүүх ямар том юм бэ гэдэг бүр ингээд цаашаа яваал юм шүү дээ. Манайх мессеж хэлбэрийн өмнөх ийшээ бас ингээд зөндөө өрөө байж. Шинжилгээг айгүй чухалчилж үздэг байгаа. Тэгээд айгүй нарийн шинжилгээ авдаг. Ийшээ цусны шинжилгээ авдаг өөр байгаа. Ийшээ онгоолгоод хэрэггүй байх. Тийм яах. Энд чи бас нэг юу зөвлөгөө авдаг өрөө байх шүү дээ. 0. 0 тийм үү. 0-0-ийн танилцуулга нэ. За. Ер нь бүх 0 нь айгүй гоё цэвэрхэн юм байна уу. Та бүхэн ингээ харах юм бол ийм том. Сая дээр цаагуур харуулсан шүү дээ. Тэгээ энэ чинь гоё хүмүүс сууж агаад ингээ гоё зөвлөгөө авдаг юм. Зөндөө олон өрөөтэй юм байна. 5 өрөөтэй юм шүү бүр. Үйлчлүүлэгчтэй айгүй 5 тухтай байлгахыг ирмэлцдэг имлэг гэдэг нь бол мэдэгдэж байна л да. ID гоо сайхны имдэг хэрхэн бүтсэн түүхэн байх шиг байна те. Энэ саяны нэг ахлах юмч багш шүү дээ. Ингээ ихэлсэн байгаа. Сөүл их сургуулийг төгссөн байгаа. Сөүл их сургуулийг төгсөөд эхлээ шүдний имлэг нээгээд тэгэл ер нь одоо ингээд өргөжүүл яваадсан юм биш үү? Энэ хүнийг та мэдхүү энэ солонгосын нүг Кэгмэн. Кан Юми мэднэ. Энэ хүн манай имлэг дээр нөгөө нэг гажиг цэцлийн мессеж хэлбэрт орсон. За тэгээд дээшээ. За дээшээ харах уу. Энэ чинь эдэн давхарт лээ. 14-т явж байгаа. 14 дээр нь явж байгаа тэгээд. За битээр яг одоо 15 давхарт нь гараад ирлээ. Тэгээд 15 давхар нь яадаг газар вэ? Бас хүлээлгийн л өрөө шиг. Хүлээлгийн өрөө. 15 давхар маань глобал раунж байгаа. Энд маань олон улсын хүмүүс ирж өршлүүлдэг гэсэн үг. Сая 13 давхарт нь зөвхөн солонгос хүмүүсээс бол 15 давхарт нь глобал хүмүүс. Глобал. Солонгосоос бус бүх үндэстнүүд, уус үндэстнүүд энэ давхарт нь ирж үйлчлүүлж болох юм байна. За бүгдээрээ дотгошоо харцгаая. За энэ хараа глобал гэсэн шиг энэ ёолк нь бүр арай өөр юм. Ийм гоё ёолк цацсан. Та яг давхар болгон дээр ёолк цацсан байгаа юм шүү дээ.
Тийм байна. Мэдээд аваарай. За. Иймэрхүү ёолкцсаад шинэ жилийн уур амьсгалтай болсон байна. Би өнөөдөр бол ерөнхийдөө та бүхэндээ энэ ID гоо сайхны эмнэлгийн дизайн те энэ ямар том эмнэлэг вэ гэдгийг харуулж байгаа те. Өнгө үзмжээсээ илүү мэдээж гоо сайхны хагалгаагаа маш сайн хийдэг байх хэрэгтэй те. Үйлчлүүлэгчдийнхаа сэтгэлийг нь хамтлан гоо сайхны үйлчлэгийг нь хийж өгдөг байх хэрэгтэй. Тэгээд хамтарч ажиллахаасаа өмнө нэлээд судалсан, үзсэн. Тэгээд ID гоо сайхны эмнэлэг бол 21 жилийн түүхтэй маш удсан ийм туршлагатай эмчнэр олон жил ажилласан эмчнэр байдаг болохоор ер нь хамтарч ажиллахад давгүй юм байна гэсэн бодол төрөөд тэгээд IT гоо сайхны эмнэлэгтэй хамтарч ажиллахаар болсон. Тэгээд та бүхэн ер нь бол зүгээр гаднах төрхнөөс нь ахуулаад харж байгаа бах те. За тэгээд ийшээ бас ингээд зөндөө олон хүлээлгийн танхимтай байна. Та бүхэн бас гайхчихж магадгүй өнөөдөр яагаад ингээд хүн байхгүй байгаа юм бэ гэж бодчихж магадгүй. Тэгээд бидэд албаар нөгөө нэг бичлэг хийх гээд оройны 7 цаг 20 минут болж байна. Тэгээд бүх хүмүүс нь тараа явцсан байгаа. Ер нь бол айгүй хүнтэй идэх те. Тэгээд хамаагүй хүнтэй байхад бичлэг хийж болдгоо болохоор албаар тарах цагаар нь яг бичлэг хийгээд өнөөдөр явж байгаа шүү. Тэгээд ийшээ ингээ харах юм бол бас те зөвлөгөө авдаг юм өрөөтэй. Тэгээд тэнцэнэ гой зураг хүргийг харуулж байгаа. Ийм болмоор ээ нөө, ийм болмоор ээ нөө гэж байгаа л зөвлөгөө өгдөг юм шиг байна энд. Энд бас юм өөрхөн зөвлөгөөний өрөөтэй. Гол нь манай эмнэлгийн бас нэг давуу тал нь юу вэ гэхээр ID Pay гэдээ манайх тусдаа тийм нэг төлбөр төлдөг системтэй байдаг байгаа. Манайх шууд линкийг нь явуулчвал та тийшээгээ ороод өөрийнх нь картныхаа мэдээллийг хийхэд тухайн мөнгө нь дааснаас нь гараа явчихдаг байгаа. Маш хэлбэр төлөх боломжтой. Энэ дэлхийн улсын одууд ирж имчилүүлжсэн юм шиг шүү дээ. Дандаа open case болсон модель хүмүүс байгаа. Тийм байна. Ийм олон инфлюенсерүүд ирж үйлчлүүлжсэн юм шүү дээ. За энд ямар ч байсан бас манай Монгол хүн ирж үйлчлүүлжсэн юм байна. Тэгээд ийм олон инфлюенсер хүмүүс ID гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлжсэн байна. Одоо энэ Монгол энэ хэсгээр нь 2 хүн биш, 3 хүн биш, 4 хүн биш. Энэ ингээд тэр чигээр монголчууд шүү дээ. 7 монгол эмэгтэй байна. Одоо ингээд энэ дэр ингээд миний зураг орчих юм шүү. Тэгээ за 50. Тэмээ зургийг тавьчаарай за. Энд бас ийм гоё зөвлөгөө өгдөг өрөө байна. Тэнд гоё гавлын яс харагдчихээн. Тэгээд энэ гавлын яснаар болоор өрөө болгонд нь л байдаг юм байна. Шинэ хамар нь яагаад ингэ байхгүй байгаа юм бол? Угаасаа хүний хамрын яс байдаг юм уу? Байдгүй. Яг тэр хүртэл. Энэ юу юм тэгээд? Мөгөөрс. Мөгөөрс юм уу? Тэгээ ер нь бол ийм юмыг эргэтэй хүн барьж үзтэн гэсэн. Тийм үү? За. Оо. Яа муухай гэдэг юм байна. Гэхдээ айгүй гоё ингээд бариад байна. Барьж үзэхөө. Ер нь бол бүгдээрээ сайн хиймэл бит. Гэхдээ нөгөө энэ хэлбэрээс өөр байгаа байхгүй юу? Туслан хэлбэрээс шууд ингээд коп шиг нөгөө нэг аяг шиг ингээд тавьсан юм шиг хэлбэр гэл хэлбэрүүд нь янз идэг байхгүй юу? Тэгээ дотор нь орж байгаа хэмжээнээс шалтгаалаад бас өөр идэв. Юу ч ойлгосонгүй яа нэг юм. Ямар. За сая хөхний сектор шавханд орчлоо. Нүүр мөрлөө. Гэс гарыг. Сүүлийн үед ер нь Монгол инфлюенсерүүд маш их эмнэлгэрч ирж үйлчлүүлж байгааг сонссон. Тий. Маш хэрж байгаа. Надаас баярлалаа. Та бүхэн Золбоо ТV-гээр дамжаад ID гоо сайхны эмнэлэгтэй холбогдоод хагалгаанд орох юм бол 10% хөнгөлөлт авъя шүү. Тийм. 10% хөнгөлөлт өгөөч гэж гуй сайраад би нэг хүлээн зөвшөөрүүлсэн байгаа шүү. Тийм тохиролцсон байгаа тийм. Тэгээд та бүхэн хаанаас манай эмнэлгийг судалж ирсэн бэ гэдэг асуулт хэрэг та сонсох юм бол Золбоо ТV гэдгээ заавал хэлэх ёстой шүү. Тэгжээж 10% хөнгөлөлт маань орох байгаа. Дахиад нэг давхар байгаа. Тэр маань болохоор 16 давхарт хөхний тасаг байгаа. Хөхний тасаг. Нэр. Яа. Ямар нэг юм бэ яа. Та бүхэн тэр зургийг хараад ямар давхар гэдгийг шууд мэдчихэж байгаа бах те. Хөх хагалгааны мессежлбэр хийхэд зөвлөгөө авдаг тийм тасаг юм шиг байна. Тэгээд кэлүглээ. Ой бикини өмссөн шүү дээ. Яа өөр сандраад. Юу болоод. За тэгэхээр та бүхэн сая зургнуудыг бүгдийг ерөнхийд нь харсан бах те. Ер нь жоохон даралт хэсгээд байна. Одоо хөхний гоо тайвшир. Хөхний гоо сайхны хагалгаагаар ер нь нэлийн алдартай. Айгуу сайн хийдэг. За юу лээ? Ярээр. Тийм 16 давхар маань хөхний тасаг байгаа. Хөхний мессежлбэр хийх гэж байгаа хүмүүс маань энэ дээр ирээд жоохон private гэдэг лүү те. Ми толгойд одоо лээс бодохгүй шүү. Нууцлагдмал юм орчинд ягаад гэвэл хувцас тайлж өрдөг учраас тийм учраас олон хүнтэй ингээд зүрхдэг тийм тасаг гэлтгүүгээр шууд ингээд тусад нь гараад өгсөн байгаа 16 давхарт. Тэгээд хамгийн өндөр давхарт нь ер нь жоохон нууцлагдмал тийш дээ. 5 тухтай. 5 тухтай ер нь яг хамгийн дээд давхартаа гарч байгаа үйлчлэгийг авчаад доошо буух зориулагдсан. Тэгээд хамгийн өндөр давхарт нь байгаа юм шүү те.
Тийм баха. За ингээ харах юм бол зөндөө олон өрөөнүүд харагдаж байгаа бах те. Бүгд зөвлөгөө авдаг, зөвлөгөө өгдөг. За тэгээ нэг өрөөг нь та бүхэндээ хальт харуулчих. Энд чинь гоё ингээ хөшгөө татчихагаад хувцас солиод ингээ харуул юм шиг шүү те. Гэдэг орол. А бэжгаараа би хувцас татхыг. Эрэгтэй хүмүүс Хөхний хаглаанд орох. Эрэгтэй хүмүүс болохоор юу нөгөө хөхн хитрхи ингээ хөгжөөд ирсэн хүмүүс байгаад байдаг шүү дээ. Тийм хүмүүс болохоор тэрийг ахуулдаг мессеж хэлбэрт орж. Тийм үү? Аха. Махлаг байжгаад турчгаар ингээ унчичдээ шүү дээ. Тийм тохиолдолж байгаа. Угаасаа төрөлхийн жоохон хөхн ингээд гараад ирсэн хөхтэй эрэгтэй хүмүүс байдаг байхгүй юу? Гараад ирсэн эрэгтэй хүмүүс байдаг юм уу? Тийм. А баа юм уу? Тэ харж байгаа юм. Бод биш яаж харах вэ тэ. За тэгээд энэ чинь хөхөө ингээд ил гаргаад орох юм бол хямдран нэмдэн гэсэн юм байдгүй. Болно. Тийм. Болт юм уу те? Хэсэгжилсэн модель болёо гэдэг явах юм бол хямдардаг байгаа. 16 давхар хамгийн дээд давхарт нэм хөхний мэс цаслаад ийм гой газар байт юм байна. За үзэгчдээ тэгэхээр та бүхэндээ ID гоо сайхны эмнэлгийн 16 давхрыг ерөнхийд нь танилцууллаа. Тэгээд ямар том эмнэлэг вэ гэдгийг та бүхэн бас хараад үзээд мэдэрцгээсэн байх. Тэгээд золбоо нь энэ бичлэг цацагдах мөчөөс эхлээд ID гоо сайхны эмнэлэгтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд та бүхэн золбоо TV-гээр дамжуулаад ID гоо сайхны эмнэлэгтэй холбогдох юм бол 10% хөнгөлөлт тавь шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд Цэку бит хоёр ID гоо сайхны эмнэлэгтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд цаашдаа манай Цэку рүү залгаад уучрал ундралтай холбогдоод тэгээ та бүхэн гоо сайхны зөвлөгөө тий цагаад өгч байгаад авч болно. Одоо ID гоо сайхны эмнэлэг хэдэн монгол ажилтнтай вэ? За манай Монгол баг маань нийт 4 хүнтэй байгаа. Аха 2 зөвлөгчтэй, 1 орчуулагчтай, 1 маркетингийн ажилтнтай. Өөр одоо яг Монгол бага хариуцсан ажиллаж байгаа юм шүү дээ. Тэгэхээр одоо өөрөө бас доороо 2 ажилтнаа нэмээд авчиж байгаа юм чинь 6 ажилтнтай болчих чинь гэсэн үг шүү дээ. За Цэку бас одоо ингээ ID гоо сайхны эмнэлэгтэй золбаахтайгаа ингээ хамтарч ажиллахаар болж байна. Сэтгэлээ хуваалцахгүй юу те? Яг ямар хуу байв ингээд 16 давхар хүртэл нь харлаа. Сэтгэл бол маш өндөр байгаа. Залбаахтайгаа бас ID эмнэлгийн маркетинг дээр хамтарч ажиллахаар болсон. Мөн бас White дээр юм шүдний эмнэлэг дээрээ ч гэсэн бас орчуулагч хийгээд явна. ID эмнэлэг бол айгүй том эмнэлэг байна. Олон жилийн туршлагатай гэдэг нь бас айгүй таалагдлаа. Энэ доорх үлдээсэн дугаар руу холбогдоод айлсгүй бол Instagram хаяг, Facebook хаяг руу холбогдоод ямар гоо сайхны эмчилгээ авмаар байгаа тэр бүгдийг асуугаад дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой шүү тийм. Заавал ID гоо сайхны эмнэлэг манай эмнэлгээр ирж өөрчлүүлээрэ гэж бас хэлмээргүй. Зүгээр та бүхэн ерөнхийд нь нэг ойлголт өгмөр. Тэрний үе ихлээр зөндөө олон хүмүүс нийлж яагаад нэг гоо сайхны эмнэлэг босгоцсон байдаг байхгүй. Тэрний юугаараа сул талтай байдаг вэ гэхлээр эмчнэрээ байнга сольж яадаг. Ягаад вэ гэхээр нэг захирал биш зөндөө олон хүмүүс байдаг болохоор ингээд эмчнэр, совилогч нар ингээд тойролтол яваад байдаг. Тиймэрхүү эмнэлгүүд бол ер нь жоохон итгэл яг ингээд хүлээлгээд өөрчлөх жоохон хэцүү гэх юм уу те. Тэг яг манай ID гоо сайхны эмнэлэг шиг ийм 21 жилийн турш нэг захирал нь ингээд яг энэ эмнэлгийг босгоод үйл ажиллагаагаа явуулсан иймэрхүү эмнэлэг юугаараа давуу талтай вэ гэхээр эмчнэр нь барагтаа солигдохгүй маш олон жил ажилласан те. 5 жил, 10 жил, 20 жилийн туршлагатай ийм эмчнэр энэ эмнэлэгт ажиллаж байгаа учраас итгээд хагалгаанд ороход бол болно гэж бодож байна. Тэгээд иймэрхүү ялгаа байдаг шүү. Би тэрийг бас сүулт мэдсэн л те. Тийм байдаг тийм. Золбоо TV-ийн үзэгчтэй хандаж хэлэхэд үлдсэн 2025 оноо зорьсон зорилгоо биелүүлээд сайхан үдээрээ тэгээд 2026 онд ID эмнэлгээ марталгүй өргөнөөр үргэлжлүүлээрээ баяртай. Болоогүй. 2026 оноос ID эмнэлгээр үргэлжлүүлээрээ биш одоо яг маргааснаас эхлээд энэ бичлэг засагцсан өдрөөс эхлээд та бүхэн ID гоо сайхны эмнэлэгтэй холбогдоод доорх дугаарлаа залгаад мэдээлэл аваад гоо сайхны хаалгаанд орцгоорой гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн ID гоо сайхны эмнэлгийг та бүхэндээ танилцуулсан да бас үнэхээр сэтгэл өндөр байна. Тэгээд зөндөө олон хүмүүс асуудаг л да. За яг гоо сайхны эмнэлэг Солонгост очиод ямар эмнэлэгт очих уу гэд битүү байгаа шүү дээ. Яг аль эмнэлгийг сонгохоо мэдтгүү. Тэгэхээр ийм 21 жилийн туршлагатай ийм ID гоо сайхны эмнэлгээр ирж өөрчлөлцгээгээрэй гэж та бүхнийгаа уриалмаар байна. За тэгээ өнөөдрийн ID гоо сайхны эмнэлгийг танилцуулсан бичлэгтээ хамтаас үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд 25 он одоо сарын дараа дууслаа. Тэгээ 26 онд яг манай юу лээ би яриг ингэж төгөхгүй. Ундралын хэлснээр 26 онд ID гоо сайхны эмнэлгээр ирж өргөнөөр ирж маш олон монголчууд маань ирж үйлчлүүлнэ гэдэгт итгэж байна. Тэгээд өнөөдрийн минь бичлэгтээ хамтаас үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо TV-д дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай.